Сайн байцгаана уу залуусаа, Батнайрамдал байна. Энэхүү цуврал подкастаар бид Монголын шилдэг залуусын төлөөллийг та бүхэнтэй уулзах болно. Next Gen podcast бидэнтэй хамт байгаарай. Сайн байцгаана уу залуусаа. Next Gen podcast-ийн дараагийн дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Энэхүү дугаараар маань бас нэгэн сонирхолтой зочин өргөцсөн байгаа. Бас сонирхолтой яриа өрнө гэдэгт итгэлтэй байна. Бүгдээрээ нийслэлгээд том айлыг бидэнтэй бүгдээрээ одоо нийслэлд амьдарч байгаа бужигнаад тий. Тэгэхээр энэ нийслэлийн засаг даргын орлогч тэр дундаа агаар орчны бохирдлыг хариуцсан одоо төслийн ахлагч, төслийн удирдагч одоо төмөр төөмөө буюу одоо манай төөмөө оролцож байна. Урилгыг маань хүлээн аваад оролцож аваад маш их баярлалаа. Өрсөнд бас баярлалаа. Хоёлоо уламжлал ёсоор одоо хүүхнийхээ түүхээс эхэлдэг байгаа. Яг төмөр төөмөө хаана төрж өсөд одоо яг ёсон замналаасаа бид туулцаач. Би бол яг хөдөөний хөвгтөлтэй Баянгор аймагт төрсөн. Баянгор аймагт төрөөд намайг нэг настай байхад манай аав ээж хоёр цэргийн хүмүүс илгээл таваад тэгээд Хинтээ аймгийн Дэлгэрэн сумд очиж нэг 10 жил амьдарсан. Тэгээд Дэлгэрэн сумд амьдарч байгаад сүүл Дарангад очиж амьдраад, Тарханд очиж амьдраад, хотод амьдраад тэгээ Баянгорт очиж буцаж сургуулаа төгссөн. Тэр үндсэндээ тэгээд 5 6 10 жил төгссөн. Тийм олон газар очиж. Гэхдээ бүр аймаг очиж төгссөн. Тэгээд яг нөгөө аймагт очиод сургууль сурж байхад хүүхэд байхын нэг зовлон нөгөө их өрмөц сонин нэртэй. Тэгээд төмөр төмөө гэдэг. Тэгэл нөгөө шинэ ангид орох бол хэцүү санагддаг байсан тухайд. Тэгээд очиод өөрийгөө танилцуулъя гэл тэгэхээр төмөр төмөөгөл дараагийн багш орж ин Монгол хэл, математик гэл олон хичээл ордог байсан шүү дээ. Тэгэл тэр нь орж ил хин гинэ гэл ингээл хүүхдүүд инээлдэ шоолол тэ. Тэр их хэцүү байдаг санагдчихсэн. Хоч юу байсан бэ? Хоч мэдэхгүй. Тэгээд нэрнээс болж л нэг баг нэр нь хонжолцсон. Проблемтай асуудал үүсдэг. Тэгээд содон нэр шүү дээ. Гоё нэр, содон нэр тэ. Дуудах нэрийг аавж дурс халдрыг эзэн өөрөө гэж сайхан. Тэгэлгүй байх тэ. Хинч баг сонсоод мартахааргүй нэр шүү. Монголд нэг. Тийм ээ үү те? Шалгасан уу? Шалгадаг програм байна шүү дээ. За. Монголд нэг байна. За тэгэхээр чин зааж байгаараа. Яг одоо бага настай ч гэсэнтэй ингээд олон аймагуудаар Баруун аймгаас бүр Зөв аймаг руу яваад ингээд явж хат яг хүүхэд нас өнгөрсөн ч гэсэн яг ялгаа нь юу вэ? Одоо тухайн аймагуудын ялгаа ч юм уу. Чиний одоо сэтгэл чинь яг юу гэж үлдсэн байдаг вэ? Гэхдээ яг зүгээр хүүхэд байх бол нэг анзаардаг юм доо. Гэхдээ нөгөө олон анги шилжиж очих нь гэхдээ шинэ орчинд тасан цогцох чадвартай болсон гэж ойлгож болно. Тэгэхээр Зөв аймаг бол бас их өрмөц шүү дээ тий. Одоо жишээлбэл давсгүй цайван, Баруун аймагуд бол давстай цайван гэх ингээ наазахын соёлын ялгаанууд гарч эхэлнэ. Бурайд ихтэй Зөв аймагуд, Буруу аймаг бол халахууттай тий. Ингээ харьцангуй өөр л дөө хүмүүсийн зан харилцаанууд нь өөр. Зөв аймгийнхан бол харьцангуй яг тэр үед бол их тийм зоригтой бас асуудал ихтэй Зөв аймаг жоохон тийм хүнд хүмүүс их байдаг шүү дээ тийм бурайдууд ихтэй гэсэн бурайд өстэй тэр үед ч яг л нэг тийм үе байлаа цэргийн анги дээр өссөн учраас олон сайхан цэргүүттэй бас ахтуу болж ингэж хүүхэд насаа үтсэн. Баруун аймаг бол харьцангуй 50 амар амгалан байдаг тийм. Тэгэхээр аав жирчэнд байнгын л одоо нэг илгээлтэр тийм. Тийм ингээл явдаг үстэй. Аав жирчэнд тэгэхээр хоёлоо цэргийн үү? Үгүй манай аав цэргийн байсан тэгээд дэшээ томжуулж бас очдөг. Сүүл Дарханд би бас сурсан юм 10 жил тогт 8 дугаар ангидаа мартсан байна. Дарханд манай их чинь сургууль Дархны хөдөө аж ахуйн сургууль аваад тэгэл нөө бид нар байж байгаад яалч нөө гэр бүл чинь ингээд амьдралын ирэхээр хүүхдээ дагдаг юм байлаа шүү. Тэгээд ээж бол жишээл одоо эмэгтэй хүүхдийг авч очиж хажууд нь бай. Ингээд намайг авч яваад аав бол хоёр ахтайгаа ахтай маань үлдэх жишээ нэ тэг ингээд тусдаа амьдралын шаардлагатай байсан. Дарханд байсан. Дарханд бол би 8 дугаар ангид байсан гэж бодохоор чинь 2000 оны дөнгөж он гарч ирсэн. 2000 он авчихсан гэсэн үг. За тэгээ 10 жилээ болохоор буцаад Баянгорт очиж төрсөн. Төрсөн биш үү? Явж байгаа л тэгээд буцаад амьд очиж төрсөн их нутагта. Тэгсэн тэгээд очиж 10 жилээ тэгсэн. За 10 жилээ төгсчээд дараагийн алхам юу вэ? 10 жилээ төгсөөд мэдээж бид нар чи хөдөөний хүүхдүүд байсан. Тэгээ амаргүй байсан дөө бидний хувьд бол яг гадагшаа антер явах бол мөрөөдөл бас байсан шүү дээ. Гэхдээ тийм гадагшаа антер гэдэг чинь тэр холын юм байл. Тэгээ дандаа ингээ хөдөө сумуудаар Улаанбаатар чинь гэдэг чинь. Улаанбаатар цугна гэдэг чинь бидний хувьд бол хамгийн сайхан зүйл байсан. Тэгээ Улаанбаатарт их сургуульд орж Улаанбаатар сургууль соёлоо төгсөн. Одоо үед бол залуучууд гоё болсон. Бүх юм нээлттэй. Залуучууд бүрэн боломж байна. Засгийн газрын тэтгэлгүүд байна.
Тэгэл өгсөн сургууль руугаа хүсэлтээ өгөөд үнэхээр сайн сурах юм бол одоо сургуулиуд нь хүлээж авдаг ч гэдэг юм уу. Тийм боломжууд их гарсан юм шиг байлаа. Та мэдж байгаа. За миний хувьд бол сайн мэдэхгүй. Тэгээ дээр хөдөл хүнд байсан шүү. Тийм. Тэглгүй байх уу те. Тий. Тэгээд ялангуяа хөдөөний оюутан гэдэг чинь тэгээд те Улаанбаатар дэржин гэдэг чинь бол тийм байлаа шүү. Бид нар 90 орж үзээгүй байлаа шүү дээ. Тийм шүү дээ. 2000 онд ч дөнгөж нэг 90 мөрэн л явж байсан. 90 бол бидний мэд хамгийн гоё газар л байсан. Тэгээд гадаад шүү дээ. Тэгээд гадаад бид нэр вагоноор явна. Одоогийн шиг ингээд машин тэргээр явчихгүй онгоцоор явах ч мэдэхгүй шүү дээ. Тэгээд вагонд явдаг л байсан л да. Тэр үуч дархан руу хүртэл гэсэн чинь. Тийм шүү дээ. Тэр үуч би ч одоо санаж байл та. Яг нөгөө ховдоос тэгээд хөдөөний оюутан анх Улаанбаатарт 9-р ингээ би 9-р ангид ирж байсан. Тэгэхэд ингээл яг үнийг хэлэхэд надад одоо ингээ санахад хүүхэд байх та тий. Улаанбаатарыг юу гэж төсөөлдөг юм бэлхээр одоо санаж нөгөө Баянгол зочдууд чи хамгийн өндөр барилга байлаа шүү дээ. Тэгэл Баянгол зочдууд дээр нөгөө ахуулсан манай ээжийн зураг манай альбомд идэгсэн байхгүй. Тэгэл тэрийг хараад паах ямар гоё өндөр барилга гоё. Энийг л очиж үцгэнсэн гэдэг тэр одоо надаа одоо хүртэл санаас намайг 8 дугаар ангид байхад Улаанбаатарт 16 давхар байшин байгаагүй. Дархан байсан. Тийм шүү дээ. Хамгийн өндөр байшин гээд дархны 16 давхар байдаг байсан байхгүй. Тэгээд тэр дархны 16 давхар бид нэр өрөө хөсөлдөг байсан. Айлын өрөө хөсөлдөг байсан. Ээжтэйгээ 4 давхар. Айлын хажуу өрөө хөсөлдөг байсан. Тэгэхэд бол дархны 16 лифтгүй байсан шүү дээ. Тэгэл тэр 16 давхарт амьдардаг, 10 хэдэн давхарт амьдардаг хүмүүс чинь бүгд талхахдаг байсан. Тэгээ ороод эн чинь дархны 16 давхар чинь ингээд ороод ийм 2 3 ийм хэсэг рүү салчдаг. Жоо харанхуу маранхуу. Айхтар байсан. Тэгэл хүмүүс чинь хамгийн дээдлэлт нэг бөөмөч үлөө байдаг гэр барьцсан гэл ингээл холоос харахаар хамгийн дээдлэлт нь гэр байдаг байсан. Тэр тодхон санагдчихсан тий. Тэгэхэд Монголын хамгийн өндөр байшин байсан шүү. Тэр өндөр Баянгол зочдууд чинь 12 давхар л байсан шүү дээ. 2000 оны үед ч ярьж шүү дээ. Тий. Одоо хуучин Баянгол зочдууд л тий. Тэгээд юу шүү дээ. Би тэгж дуусан мөнүүд одоо нэг дархны 16 давхарт те 16 давхарт нэг орхон олдохгүй дандаа оюутан моётнод тэр чинь хэцүү шүү дээ. Ер нь 10 дээшлэх тусам боломжууд их гарч ирнэ тий. Тэр чинь айгүй хэцүү байхгүй. Тэгэл нөгөө өдөр болгон тий хитэн бууж явж байгаа л бас тэр чинь халдлагад өртөх магадлал өндөртэй. Дээшээ маш их алхах нь харанхуу хэд хэдэн коридоруудтай. Гэтэ харьцангуй айгүй л байсан баг. Ер нь гэхдээ дээшээ бол хэцүү шүү дээ. Одоо бол 16 давхар хүмүүс алхахгүй л байр худалдаж авахгүй шүү дээ тий. Тий шүү дээ. Тий шүү дээ. Эхлээл нэг гоё спорт болчихсон учраас яг бодит байна. Тэг яг амьдрал дээр хэцүү шүү. Тэгэл яарна нэг давхарт буужсэн чинь нэг юм мартсан байвал яг буцаад 16 давхар руу бууж байгаа асуудалтай л да. Тийм залхуу болсны шинж шүү дээ одоо бол. За тэгээ буцаад одоо Улаанбаатарт ирлээ те. Улаанбаатарт за юуны чиглэлээр сурав? Би Улаанбаатарт соёл урлагийн их сургуульд төгссөн юм. Оо за. Тий. Соёл урлагийн их сургуулийн соёл урлагийн удирдлага гэдэг одоо менежментийн ангиг төгссөн. Нэг жил соёлын менежмент гэдэг соёл урлагийн удирдлага л гэдэг. Эхний Баянгор аймагтын соёл урлагийн менежер болох сонирхолтой байсан би ингээд юм зохион байгуулах хоббитой урлаг соёлынхонтой харьцах гэх юм өндөр сонирхолтой байсан. Тэгээд соёл урлагийн удирдлага анги авна гэд Баянгорт байжсэн чи яг тэр жил нь Суйсаас багш нар ирээд хуваарьтай ирдэг байхгүй. Тэгсэн тэр жил нь тэр ирээгүй. Тэгээ би нэг жил тэгээд нөө Суйст орохын тулд жүжигчний ангид бэлдэж ороод тэгээд жүжигчний ангид нэг жил сурсан. Тэгээ би 2 дахь жилээс нь дээшээ нөгөө өөрийнхөө орой гэж бодож ирсэн өөрийгөө шилжиж тэгээд тэр ангиг төгссөн. Бас нэлээд олон жил сурсан. Тэр дунд чинь нөгөө ажил төрлийгээл хичээл төрөл завсардаал шалгалт малгалтанд давнаал тэгэл нэг явж иш нэг 6-7 жил сурч иж Суйсыг төгссөн шүү. Өө за. Тэр нөгөө яг хөдөө явах чинь ер нь одоо хамгийн одоо улсын гайгүй сургуулиуд хамгийн тэнд ч л одоо конкурсанда тий хамгийн тийшэл ордог байлаа шүү. Их сургуулиуд байлаа шүү. Суйс, Тэмс, Тийс гэл хитэн сургууль тий. Тий, яг өндөрлөө зорддог байсан. Зөв. За тэгээд сургуулаа төгсчөөд дараагийн алхам юу байв? Тий, яг тэгэл бусдын адил ингээл ажиллаж хөдөлмөрлөл амьдэрсэн л да. Янз янзын ажлууд хийсэн. Оюутан байхад ажил хийн, хичээлдээ сурна. Оюутны амьдрал их гоё л да. Одоо ингээд эргээ бодоход бол тухайн үед проблемтай юм шиг байсан юм шиг хүртэл хамгийн гоё амьдрал бол оюутан насны амьдрал эргэж олдохгүй. Оюутан насндаа их хайртай. Тэгээд гоё тусламжтай. Маш олон гоё тусламжууд байна. Тэгээд ялангуяа Суйс сурж байгаа л тий. Одоо энэ гоё жижигчин залуучууд эдгэр ч одоо бид нар яг л нэг үеийнхэн гоё бүжгэнж бөөнөрөө нээж хөрч ингэж өссөн. Тэгээд урлагийн бас салбарын найзуудтай. Тэгээд манай багш шилдэг байсан соёл урлагийн сургуульд 1-р курст ороход лаасур ингэж гарын дэв орны шагдар гэж хүмүүс андахгүй лаасур багш. За та нар бол яана 30 хүүхэд орсон. За 30-аас бол нэг
За 10 төгснөө үсээд. За 10-аас бол нэг л хүн жүжигчин болно. За. Бусд нь ямар хүн болох юм бэ гэхээр гоё соёлтой зэрэгтэл болно. Хүнд гоё алгадч сурна гэдэг бол их том соёл юм аа. Тэгэхээр та нар бол их соёлтой зэрэгтэл болно гэж. Энэ бол эргээ бодоход зөвхөн урлагийн тоглолт үзээд алгадч байгаа ойлголт биш юм бэл. Хүний амжилтанд алгадч сурдаг. Хүний алдаа оноог уучлдаг. Тэ хүнд баяр хүргэж чаддаг. Хатаарахгүйгээр хүнд боломж олгож чаддаг. Тийм том философи байсан юм байна гэж хизээ ойнд боддгийн. Тийм багш хэлсэн үг та тий. Ихэнх нь угаасаа л тийм байдаг. Сууст бол сурж байгаа хүмүүс ихэнх нь бүгд урлагийн болохгүй шин. Нэг онгоо болохгүй юу. Нэг сууст нэг хөвсгөлөөс нэг хүүхэд оюутан болохгүй л нөө жүшний ангид бэлдээл. Тэгээ манай найзууд бэлдүүлжсэн чинь та нөхөр тэхгүй. За миний дөө одоо чи сууст орох гэж байна. Хүн болгон ингээд сууст орсон хүн болгон хот болдгоо штэ гэж хэлэхгүй. Тэгсэн чинь дүү бүр зааж яхаа тэгвэл би нүцаар яриадахгүй гэдэхгүй. За тэгтэг мэндэ гэдэгсэн. Ээж үгээрээд ээж энэ орсон хүн болгоо хот болдгоо гэж штэ. Би тэгвэл орох хэрэг байлаа гэд тэгээ болчихчихсэн. Тэгж л ойлгодог байсан л та тэр ч тийм. Тухайн үед одоо миний санджаар бол яг сууис руу алдаад хамгийн авьяастаа тийм залуучууд л одоо үнэхээр тэнцдэг, ордог гэж л одоо ойлгодог гэсэн. Ер нь тийм шүү дээ. Одоо ч миний соёл руулийн сургуулийн босоо өндөр. Тийм. Сайхан авьяастай олон хүмүүс төрөн гардаг. Түрүүний миний хэлээр яг над шиг өөр мэрэгжил сонгоод өөр ажил амьдралтай болоод гоё хүнд алгадаж сурсан гоё соёлтой зэрэгтлүүд тэр сургуулиас төрөө шүү. Сайхан сургууль. За танаа үеийн одоо яг одоо ангиас те одоо бид одоо олонний танил ямар жүжигчтэй юм. Ой зөндөөс одоо зөндөөс тэ одоо хийх юм. Тий одоо энэ юуныхан фантастикийн бүгд байна. Өө тийм үү те. За. Тэд нар баг бүгд те. Зөндөө. Тэд нар бол яг нэг ангиараа. Одоо жишээл энэ аль нэг продакшнд хариалахдахгүйгээр гоё үеэрээ шийдвэр гаргаад хамтдаа ингэ нэг хамтлаг болоо явцсан юм л залгууч байхгүй. Тий. Мэдээгүй юм шүү дээ. Тий яг тийм шүү дээ. Бүгд нэг ангийнхан байхгүй. Тэгэл бүгд бөөндөө за бүгдээрээ ингээм хамтдаа уран бүтээл хийнэ гэл гас ерэн суусын түүхэнд ховорхон юм ангилтаа. Тэгэхээр нэлээд тийм одоо айгуу гоё баг л байсан байна л та. Тий манай менежментийн ангийн залуучууд бол бүгд ингээд бид нар чинь соёл урлагийг түгээх ихэнх нь одоо аймаг орон нутаг театрын дарга тий одоо суманд бол соёлын төвийн даргач гэдэг юм уу. Соёл урлагийн нэг тийм байгууллагуудыг л хөвчлэн одоо удирдах явдаг. Манай ангийнхан бол. Яг уул нь бол яг мэрэгчлэн үндсэн мэрэгчлэн. Үндсэн мэрэгчлэн. Соёл урлагийн удирдлага, соёл судлал гэдэг ер нь хэрэгтэй мэрэгчл байгаа. Энэ бол бас сүулт харьцангуй сүулт гарч ирсэн. Тийм ангийн бэлээ. Гэтэ ер нь айгүй хэрэгтэй. За айгүй сонирхолтой. Юу сурсан юм биш үү? Би бол жишээлбэл мэдээгүй байсан байна. За дараа нь одоо дараагийн алхам юу ачив? Тэгээ яг би явж байгаад дундуур нь бол зөндөө ажлууд байсан. Яг энэ микрофоныг харахаар радио санаанд орж байна. Би олон жил радиог хөтлөгч хийсэн. Тэгээд найруулагч хийсэн. Гүйцэтгэх захирал хийсэн оюутан багтаа. 99.7 гэж их Монгол FM гэж байсан. Тийм мэдээж Монгол FM байсан. Одоо байгаа үстэй. Одоо байгаа байлгүй ажиллах ш тэр. 1950 гээд том лавлагтай. Хажууд нь манай радио өгдөг. Нэг эзэнтэй. Тэгээд би радиог нь хариуцдаг. Байсан. За тэгвэл угаасаа ер нь бол угаасаа микрофоны өмнө бол яриа сурцсан. Сурцсан гэж тийм бас биш. Тэр арай өөр ертөнц. Радио бол цэвэр ингээд дөрсгүү, сонсдог, мэдэрдэг. Тийм маш гоё ертөнцөлтэй. Тэгээ маш их радиод бол хайртай их сонсно. Гэр орондоо машин дэргэндээ радио сонсдог. Ер нь бол энэ интернетийн хөгжил гэж байхгүй байх чинь бид нарт ганцхан FM радио гэж юм байлаа. Ийм нэг жижигхэн нэг юм хятад FM радионууд их ороод ирсэн. Тэгээд ийм чихвчтэй. Тэгэл гулан модмон сонсоод гоё инээлтэй хөгжилтүүл. Радиогоос одоо нэг ухаалаг өгснөөс өмнө тийм л байсан. Тийм л байсан. Радиогоос маш олон залуучууд гарсан. Манай одоо Үйлсээ байна. За тийм. Шилэн цогоо байна. Тийм маш олон залуучууд байгаа шүү дээ. Бид нар бүгд радиод ажилладаг гэсэн. Тийм шүү дээ. Одоо Ганбаяр диж сайд байна. Тийм Ганбаяр байна. Тийм Ганбаяр диж сайд байна. Манай одоо Амарснаа гэдэг дүү байна. Одоо Амар санаа гэдэг байгаа. Амарснаа ч юмс радио хөтлөж байсан 2.5. За тэгэхээр одоо яг FM радиод ингээд яг сайн мэдх юм биш үү? Угсаа ажиллаж байсан. Тэгэхээр одоо яг FM-ийн дараагийн хувилбар нь гэх юм уу те ялангуяа нэг ухаалаг утастай залуучуудад зориулсан ухаалаг утсан дээр нь гаргаад ирсэн тэр хувилбар маань одоо ерөөсө подкаст л болчихж байгаа байхгүй те. Тэгэхээр яг сүүлийн 4 жил жишээлбэл ингээд аналог подкаст гэдэг ингээд хийж байна те. Тэгэхээр тэрний зүгээр ингээд давуу тал нь FM-тэй одоо харьцуулах ч юм уу те нөгөө дуртай үедээ одоо сонсчих болдог те. Тэгэхээр FM чинь бол одоо яг тухайн үед нь яг цагт нь сонсохгүй бол тэр чинь радио нэвтрүүлэг яваад өнгөрч штэ те. FM радио ингэдэг ус. Тэр үед чинь бид нар ингээд нэг хөгжимтэй. Тийм.
Тэгээ радиогоос FM радиогоос гоё дуунууд явахаар нөгөө хажуутлынх нь хоёр товчийг зэрэг дарна. Тэгэхээр чи хурааж авах касет нэ. Тийм шүү дээ. Ерөөсөө сонголт тийм л байсан. Тэгээ буцаагаад касета гүйлгэн. Тэгээ буцаагаад сонсдог. Ийм л байсан. Тэгэхээр одоо бол нах чи хамгийн орчин үеийн одоо хамгийн гоё хөлбөрлөл болчиход байгаа FM радио. Хүмүүс их сонсох хэрэгтэй л доо. Ер нь хүн сонсноороо бол ерөөсөө буруутахгүй гоё байдаг. Мэдрэмж их гоё. Ороо өдөшүүл дамаа ингээд гээл нэг гоё гэрэл бүүд хийж байгаа л те. Юм бодоол сонсох энэ гоё л доо. Дамаа өсвөр үеийн хүүхдийн төр байхад бол их юм бодож мөрөөдөж гоё дуу муун дээр их юм гоё мөрөөддөг энэ төр байсан л да. Тийм шүү те. Задлаж байсан юм. Тэгээд яг залуу байх юм бол яг од болж байгаа дуу юм байна. Тэрийг л сонсох, тэрийг л хайж сонсдог байсан шүү дээ. Ер нь бол дээр үед дуу болгон дээр дурсамж байдаг л байл. Хүмүүс ингээл те. За нэг дуу явахаар за энэ бол ингээл яг нэг тэр үеийн дурсамжийн сэтрэл яг л тийм байсан шүү. Ингээл аял зугаалга бодогдоол, найс нөхөд бодогдоол те. Анхны хайр нь бодогдоол те. Хоёр ч хайр нь ингээл нэг хүмүүсийн амьдрал те. Хөөхөн шүү дээ. Ингээл гоё шохоорхлууд. Хүний амьдралын хамгийн нэг тийм сэтгэл догдлуулсан тэр үеуд дандаа дуун дээр үлдсэн байдаг те. Дуу бол хамгийн гоё те. Тэгээ бас би ингэж боддог нөгөө подкаст жишээлбэл те одоо яг ингээд одоо тухайн одоо үеийн залуучууд бол ингээд өөрсдийнхөө дуу хоолойг одоо олон нийтэд ч юм уу эсвэл бусад залуустаа хүргэх тэр айгүй том одоо талбар болчихж байгаа байхгүй. Хин ч одоо жишээлбэл ухаалаг уцтал бол подкаст хийгээл хураагаал гацгаар утсан дээр хураагаал одоо үнгүү тавьчих болох байхгүй те. Тэрийг нь хинж ороод сонсох бүрэн боломжтой. Тэгэхээр чи нөгөө залуучууд хоорондоо бие биенийхээ одоо хүсэл эрмэлзлээ ч юм уу эсвэл дуу хоолойгоо хоорондоо хуваалцах те бүрэн хангалттай боломж гэж харж байгаа. Тий, үзэл бодлыг хүн бол ер нь илэрхийлж сурах хэрэгтэй л доо. 10 жил. Одоо ингээл анзаарч яхад бол бид нэр их чаддгүй байсан ингээл оюутын төр болол самбарын өмнө гарах хэцүү те. Ингээл найз өгтөөхөө өмнө ярих. Ингээл нэг зүрх тийм үе байдаг. Багш нэр дуугаал дуудан гот те. Гэл ингээл сандраа те. Хамгийн юм мартаалаа. Одоо ингээд нөө бидний ялгаа бол тэр барууны тэр сургуулийн хүүхдүүд те өөрийгөө илэрхийлэх чадвар амьдрах орчин их чухал байд юм байна тий. Хамгийн гол нь хүн бол өөрийн үзэл бодолтой тэрийг илэрхийлж чаддаг зүйлтэй болох хэрэгтэй юм шиг байна. Тэр нь сайн муу хамаагүй. Бид нар тэр хүүхдүүдийнхээ бас санаа оноог сонсдог байх хэрэгтэй юм шиг байна. Одоо үед. Тэгэхгүй бол нөө хуучин шиг за инг гээл нөгөө тий энийг хэлэх хэрэгтэй инг гээл тий. Тийм үе өнгөрцөн байх шиг байна. Одоо бид нар хүртэл залуу үеийг ажиллаж эхлэхгүй бол тэр хүмүүсийн үзэл бодлыг ойлгохгүй бол бид нар өөрсдөө хоцрогдоод эхэлж байгаа. Одоо ингээл янз янзын нөгөө зэт үе минима юу ч үлээ тий. Ингээд баахан үед байна шүү дээ. Тэр ойлгож өөрөө ялгаатай тий. Өөр ингэсэн үзэл бодол. Тийм байгаа хөө. Үнэн шүү. За хоёлоо жоохон подкаст хэлбэрлээ хэлтчихлээ тий. Гэхдээ гоё л доо яг тэгэхээр өөрөө болохоор яг FM радиод ажиллаж байсан. Тэгээ одоо ихтэй яг подкастыг суулж шүү дээ тий. Тэгэхээр микрофон аргагүй тэр үе бодогдох хэвээр. Тий. Чихв зүгэл ингээл дуу сонсоол ингээл хүний мэдчилгээ дамжуулаад тийм үе санаанд орсон шүү сая тий. Тэгэлгүй яах вэ? За тэгээд FM радиод ингээд за хажуугаар нь ажилладаг байсан байна. За өөр бас юу хийж байлаа? Яг бид нар бас нэг тухайн оюуны өмч зөрчиж нэг нэвтрүүлэг хийсэн юм аа. За одоо бодоход бол маш хүнд тий. Бид нар кино сонгуулийг хийсэн Монголд. За юу лээ? Кино сонголтыг нэвтрүүлэг. За одоо ингээд 5 кино тавьжгаад бид нар TV8 дээр хийж эхэлсэн найзуудаараа. За тэр санаа ах яа мессеж авдаг. Гэхдээ бид нар ярилцж байгаа л тэгээд өөрсдөөсөө гаргацсан. Ер нь хүмүүсийн бас л ингээд жишээл шууд програмын дагуу бид нар чинь кино үздэг байсан юм. Тийм шүү дээ. За 22 цагаас тэр кино гэж зарладаг. Тэрийг л үздэг. Тэрийг л жоох эвдэх гэж оролцсон. Тэгэл нэг телевизийн чат жоох өгчиж эхэлсэн. Тэгэл ингээл чатнууд өдөржингөө ургасч яддаг болсон юм нэг мэт телевиз дээр тий. Тийм шүү дээ. Тэгэл хэвээ ийм зарвсан бүгдийг хийдэг. Тэгэнгүүт яагаад ер нь энэ киног сонголттой үзүүлж болохгүй юм бэ гэдэг. Тэгээд киноны студидтэй байсан найзуудтайгаа дуу оруулдаг. Кино их сонирхно. Тэгээд 5 кино тавина. Нэг сонголттой. Хадал явдалтай. Тэ? Одоо инедмийн кино, аимшигын кино, эротик кино энэ гэх тий. Тэгээд энэ сонголтуудаас мессеж авна. Тэгээ мессеж аваад хамгийн их мессеж авсан киногоо гаргадаг. Тийм зүйлийг бид нар бас хэсэг хийсэн. Над чинь яг нөгөө философийн хувьд гэх юм уу эсвэл гол агуулга нь өөрөө хүмүүс сонголтыг нь бүтээх дуртайг нь үзүүлэхтэй боломжтой гэсэн үг шүү дээ. Тэр боломжийг. Хүмүүсийн ерөөс одоо ингээд бодоход бид нар ингээд иргэн бүрийн оролцоо энэ гэдэг ярьдаг болсон. Тухайн хүн ер нь өөрөө аливаа амьд оролцож ижил аливаа амиг шүүмжлэх нь баг хэвээр.
өөрөө оролцоод ирэхээр хүн их сонирхолтой болдог. Тийм шүү дээ. Одоо ажлууд руу ч гэсэн ингээд залуучууд бол энэ клубын системээр хөгжиж явах шиг байна. Уулан талхдаг залуучууд нэг үзэл бодолтой, мото спорт сонирхдаг залуучууд нэг. Ингээд үндсэндээ сонирхолоороо ялгарч эхэлсэн. Яг түүнтэй адилхан тухайн үед бол кино сонирхдаг залуучууд маш их өөрийн хүн үзэл бодлоо ингэж олон нийт тавьж эхэлж өөрийнхөө үзэл бодлыг ялуулах гэж зорж байгаа байхгүй. Жишээл аимшигын кинонд дуртай хүмүүс маш их байна. Тэ адал явдалтай кинонд дуртай хүмүүс их байна. Түүхэн кинонд дуртай хүмүүс бас их байна. Энэ сонголтыг л гаргаж ирэх гэж бид нар ажилласан. Гол зорилго мэдээж бид нар бол мессежээр тодорхой залуучууд байсан учраас бизнесээр мөнгө олно. Тэгээд тэр олсон мөнгөөрөө кино орчуулагчтай гэрээд киногоо орчуулуулна. Дараа нь мөнгө төлж дуу оруулуулна. Тэгээд дуу оруулсан кинонуудаа бид нар тодорхой түвшинд одоо өрсөлдүүлнэ. Тэгээ гаргана. Зарим кинонуудаа CD болгож одоо хуулбарлана. Тэр хүмүүст нөгөн тэд нар хуулбарлаад орон нутг руу зарна гэх мэтлээ одоо дандаа одоо ирвэл дандаа оюуны өмч зөрчиж байсан. Тэр үед чинь оюуны өмч ойлголт бид нарт байгаа юм уу? Гэхдээ би нэг энэ талаас нь хараад байл да. Над чи яг санааны хувьд л надад айгуу тийм супер санаа байхгүй. Яг үнийг хэлгээд ингээд бид нар ингээд ардчилсан орн гэж байгаа тийм. Тэгэхээр ардчилсан нийгмийн чинь хамгийн одоо гол үнэт зүйлийн нэг чинь өөр иргэний оролцоо байхгүй. Тэгэхээр ардчил гэдэг чинь ерөөсөө л аль болох тийм олон хүний дуу хоолойг одоо дуу хоолойг үндэслэж шийдвэр гаргах тийм. За тэр чинь л өөрөө бурдсаад ардчлалын хамгийн том үндэслэлийн нэг байхгүй. Тэгэхээр тэр санаа чинь л өөрөө яг кино зүгээр ингээд та бүхний сонирхолтой тухайд кино үзэх гээд нэг жишээн тэр л харагдчихсан л одоо гэж би одоо ойлгочлаа л. Тийм. Тэгэхээр нөгөө кино сонирхчид ч юм уу хүмүүс оролцоод ирэхээр одоо тэр гэр бүлийн орчин ч ихсэн айгүй гоё болж эхэлж байгаа. Гэр бүлээр ярилцсан хоорондоо инээлтэнгүй би тэнийг үзмээр. Тийм. Бас тэгээ тэр чинь айгүй фан болгож шүү дээ. Өөрөөсөө тийм. Өөрөөсөө одоо нэгсэнтэй уралдах нь шүү дээ. Тийм урлах нь. Уралдаал мессеж явуулах. Чиний энэ төрөл ингээл тийм. Эсвэл хоёулаа нийлээд энэ киног үзчихье гэдэг. Бид нарт нэг ийм зүйлүүд ерөөхдөө л их дутагддаг шүү дээ. Тэгээд энэ телевизийн контент энэ уран бүтээл гэдэг юм бол хамгийн чухал соён гэгэрүүлнэ гэдэг чинь хүмүүс бол төдийл ойлгодгүй ч гэсэн соёл урлагийн өвч бол асар том шүү. Асар том. Хүмүүсийн цэвэр энерги асуудал, сайхан бүх гоё энерги бол эндээс л гарна. Өнөөдөр бид нар бүтэн сайнны ороо бол сая хэсэг ноттой бүжиглээгээл үзэж штэ тийм. Авьяаслаг монголчууд бид нар үзэж байна. Гоё контент ямар гоё юм бэ? Voice show үзэж байна. Тэгэхээр бид нар яг л гэр бүлээр нь суулгаж байгаа ямиг бол урлагийнх нь л юм. Улс төрийнх нь чадахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Чуулганы гэр бүлээрээ сууж үзэхгүй. Тийм. Хамгийн бодит зүйл тэр. Тэр үнэ. Халуун дулаа уур амьсгал бол хамаг том хүч бол соён гэгэрүүлэх энэ урлагт байгаа гэдэгт бол би огт эргэлздэг. Санал нэг байна уу? Санал нэг байна те. Тэг чи хоёлаа буцаад одоо чиний түүх рүү орно шүү дээ. За тэгэхээр чи одоо за FM-д ажиллаж байсан байна. За тэгээд телевизэд ажиллаж байсан байна. За тэгэхээр яг соёлын гэгэрүүлэлт ертөнцтэй л ажиллаад байна л да тий. За тэгэж явж байгаад яаж өсөрчв вэ? Тэгээд сайт руу хэсэг ажилласан. За. Тэгээд залуу.com гэж. Тухайн өдрийн цөөхөн хідэн сайт байлаа. Одоогийн шиг хэдэн зуун сайт байгаагүй. Залуу.com news go ч гэдэг юм их цөөхөн хідэн сайтууд байсан. Залуу.com урдаа сайтуудын хөтчтэй. Залуу.com дээр тавигдаа цаашаа өсрээд өөр сайт руу орчдөг юм. Хөтөц сайт. Бид нар сүүлд энийг өөр хүмүүс үүсгэн байгуулсан. Бид нар одоо менежментээр аваад ингээд ажиллуулчихсан. За. Тэгээ сайтад бол хэсэг ажилласан. Хэвлэлийн зовлон жаргалыг галт гадарлана. За тэгж байгаа таашаа. За тэгээд яг уу ингээ явж исэн энэ дурч ингээд яваад ажиллаал ингээд амьдрах гал арга болохгүй. Хүнд бол яг боломж гэдэг юм ингээд хүсээд заримдаа хүмүүст боломж олддгоо. Зарим нэгэнд нь бол боломж олддог л гэж ингэж ойлгодог. Тэгээ боломжгүй хүмүүсийг харахаараа би бол үнэхээр хөрх амтан боломж нь олдоогүй дээ л гэж бодохыг хичээдэг. Зарим мэдээж өөрсдөө боломжоо алдсан ч байж магадгүй. Надад азар боломж олцсон. Тэр хүмүүсийн азтай хүмүүсийн нэг л гэж би өөрийгөө ойлгодог. Хүн болгон сайн муу явах бол тэгэл тухайн боломжтой их холбоотой байна гэж. Тэгээд 2009 онд намын байгууллага, оюутны байгууллагт элсэн орсон. 2010 оноос идэвхтэй одоогийн үеийн найзуудтай хамт оюутны байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Тэгэл оюутны байгууллага гэдэг чинь тухайн үед нэг синтек хэдийн юмнууд л гэж ойлгодог байсан. Тэгээ би ч тэгж боддог л байсан. Өөрөө юм бодит ажил хийдэг, FM радио хөтэлдэг, цалин мөнгө авдаг ийм ажил хийдэг байсан. Тэгэл хэдийн юм
нэг занга мангатай те хэдэн ингээд айхтар юм сүртэй дообрыг цүнх мөх барьсан. Ийм нөхтөл гэж боддог байсан. Тэгээд өөрөө тэрэнд оролцоод эхэлсэн. Бас арай өөрөө 10 жилийн сургуулиудаар очиж мэрэгчлээ хэрхэн сонгох вэ гэж яриа юм. Хөдөө орон нутагт найзуудтайгаа явна. Тэгээд ямар юм дээр амьдрал тогтдог гэхээр гоё цаг хугацаа дурсамжин дээр эргээ утгад. Тэгээд тэндээс гоё нөхөрлөл үүсэж байгаа. Бүгд ингээл сайнта муута яваал байсан. Тийм шүү дээ. Нэтворк үүсч эхэллээ. Тийм яг үнэ. Тэгэл олон хүмүүсийн хүний төлөө ингээ яваад байгаа юм шиг сэтгэл төрсөн. Нэг хэдэн хүүхдүүд дээр очиод хоёр юм ярихаар зөв юм ярьсан юм шиг хүмүүс алгадчихаар баярлалаа л те. Тэгээ бид нар бол энэ оюутны оролцоог бол идэвхжүүлэх хэрэгтэй байна. Монголын оюутны холбоотой ингэж ажиллана. Оюутны виза карт юм байна. Шүүмжлэх хэлбэр рүү эхлээ орд юм бэл. Тэгэл дотор нь зовлон жаргалын оюутны амьдралын зовлон жаргалтай хэсэг холилдсон. Тэгээд асуудлыг бас төлөвлөж шийдэх гэж хичээсэн гэсэн. Тэгээд залуучдын байгууллага руу орсон. Ингээл гих мэтлэн ингээд нам руу бол нэлээ идэвхтэй орж эхэлсэн. Тэг хүн бол цөөхөн сонголт хийнэ л гэж байгаа. За мэдээж гэр бүлээ сонгоно. Өөрөө одоо би бол эхнэр аавна. За улс төрийн сонголт хийнэ. Улс төрийн сонголтыг бол хийсэн. Их залуу байхаас хийсэн. Тэгээд зүүн төвийн үзэл баримтлал нийгмийн одоо чинэлэг дундаж давхрахыг дэмжнэ гэсэн энэ үгнүүд бол их зөв юм байна л гэж ойлгосон тухайд. Тэгээд намын оюутны байгууллага, залуучдын байгууллагын идэвхтэн гишүүнэл их олуулаа бид нар чинь ингэж нэгдэж найзлж нөхөрсөн. Одоо тэр найзууд амьдралын хамгийн сайхан найзууд. Одоо ч хүртэл ингээл хамт зовлон жаргал хавалцаал явж байна. За тэгэхээр хэдэн жил одоо залуучдын байгууллагаар би одоо ингээд за 10 оноос гэж тооцох юм бол нэг 11 жил үндсэндээ ингээд оюутан залуучдын байгууллагатай хамт байсан юм бэл. Тэгээ хажуугаар нь мэдээж нөө дүүрэг, аймаг гэл ингээл сонгуульт ажлуудад оролцож эхэлсэн л дээ. Тэгээ сонгуульт ажиллана, туршлага хуримтлуулна. Тэгээ хүмүүс бол нөө даргын цүнх барьдаг гэж талаас нь хүмүүс харна тий. Залуучууд хэцүү шин. Гэхдээ бид нар өнөөдөр одоо Ахмад дунд залуу гэж бид нар ах нарыгаа жишээлбэл хүндлэхгүй тэр хүмүүсээс юм сурахгүй гэд боломж олдчихвол өөр яах вэ? Ямар ч өөр арга байхгүй шүү дээ. Жишээл энэ одоо залуу үедээ байраа тавьж өгөө гэж орилол бүх залуучууд босоод барахгүй шүү дээ. Бүх юмд туршлага байд юм байна гэдгийг ойлгосон. Аливаа юм хэмжээ хязгаартай юм байна. За бид нар ч одоо дүүнертэй болоод эхэлж байна. Ингээд тодорхой ажил албанд тушаалах шат ирэхээр олон сайхан дүүнерт бас нэг зөв зүйл хэлчих юмсан. Олон ах нараас зөв зүйл сонсчих юмсан. Ингээл яг нэг дунд байгаа л үеийнх нь л та бид нар. Тэгээ олон дарганаас олон юм сурсан шүү. Тэлгүй яг. Тэгэхээр бас улс төрч гэлтгүй ер нь ингээд нийгмийн одоо шийдвэр үүсгэх юм уу те. Одоо тэнд бол ялангуяа монголчин айгүй залуучууд явна шүү дээ. Бараг нийт хүмүүс чинь бараг 70% 35-аас доош насны залуучууд эзэлдэг гэж статистикс байдаг гэж байна. Тэгэхээр чинь өөрсдөө бид нэр дуу хоолойгоо хаанагтай гаргаж те өөрсдөө янз бүрийн шүүмж ч юм уу засах зүйл байх юм бол тэн дээр нь хамтдаа ингэж идэвхтэй оролцохгүй бол хин нэг нь бидний өмнөөс л хийнэ гэсэн үг шүү. Ерөөсөө оролцоогоос өөрчлөө. Тэгээ гол нь бөөндөг нэг үг байт юм л чи ганцаараа гараад хааны өмнө ганцаараа гарах юм бол чи толгоогоо авахулнаа. Чи аруулаа гарах юм бол 10 толгой авах гэж бол хүн их эргэлзэж боддөг юм а гэж те. Тийм шүү. Тэгэхээр олуулаа байх хэрэгтэй, нөхөрлөх хэрэгтэй. Үзэл бодлоо нэгтгэж явах хэрэгтэй юм шиг байлаа. Тэгээд түрүүний миний хэлээд байгаагаар бид нар бол нэг клубын залуучууд улс төр сонирхдаг жижигхэн клуб. Түрүүний яг нөгөө ууланд алхдаг клуб шиг, тэр мото спорт сонирхдаг клуб шиг, спорт сонирхож байгаа клуб шиг тий. Сакс тоглодог залуучууд шиг. Яг л яг сонирхлоороо нэгдсэн л нэг юм идэг хүмүүс. Аль алиндаа хүндэтгэлтэй хандаал, аль алигаа одоо шүүхгүй. Одоо би бол хүн шүүхөөр асар дургу. Хүн ингээд алдаа гаргаад тэрийг ухамсарлуул. Одоо би ч гэсэн өөр айгүйх алдаа гаргана. Гаргадээ. Гарахгүй байлж бодож байхгүй шүү дээ. Гэхдээ одоо алдаа гарахгүй амьдрахаас өөрсдөө нийгэм бид нар ирж байгаа. Маш хүнд. Нэг алдаа гаргана. Мэдээж алдаа гаргасан хүний буруу. Гэхдээ тэрийг нийгэмд яриа шүүж байгаа. Хин нэгний алдааг. Бүгд шүү. Уцтай хүн болгон шүү. Харин тэрийг ингээд айгүй тийм томруулж бүгд шүүх гэсэн. Энэ бол хамгийн том айдас. Өнөөдөр сүүлд бол би жишээлбэл Пүрэв дөрж гişүн ингээд цохтуу машинтайгаа ингэсэн байгаа. Тэгэл бөө юм боллоо байгаа. Зөв мэдээж хөвлөлийнхний маань зөв. Тэгээ би өөрийн үзэл бодлоор л ингэж шеэрлэхгүй одоо уучлалт гуйсан байсан нөхөө. Одоо болж гинөө. Одоо алдсан л байж таараа. Тэгээд уучлалт гуйж гинэ гэдэг чиг сайхан тэгээд дараад өнгөрсөнгүүтэй. Тэгээд хэдэн зуун хаахаа гэх хүмүүс тааж байгаа. Гэтэ энэ бол миний л үзэл бодол. Өөрөө тийм бас сайхан алдаа оноогүй яваад амьдралын дардам замаар яваагүй учраас алдаж онохыг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ аль болох алдаа гаргахгүй. Одоо цаг үе бидрээс алдааг
дээр үед бол алдсан хүн ондог гэж ярьсан бол одоо алдахгүй хүн ондог юм цаг үе ирсэн гэдгийг би ойлгосон. Тийм учраас аль болох алдахгүй байхыг өнгөрсөн алдаагаа гаргахгүй байхыг хичээнэ цааш. Алдаанасаа сурах гэсэн үг тийм. За одоо тэгэхээр өөрөө нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч тийм. За мөн нийслэлийн засаг даргын орлогч ажлыг бас давхар ашиж байгаа. Тэгэхээр энэ талаараа бас бидэнд хуваалцаач. Яг нөгөө оюутан болж ирээд манайх Дэнжин мянгад амьдэрсэн юм. Дэнжин мянгад амьдраад манай ээж маань Дэнжин мянга хүч шонхор махны цах дээр мах зардаг байсан. Тэгээ манайх дээр Гахаан байр гэж одоо нэлээд хойшоогоо байт юм аа. Гахаан байранд амьдардаг байсан. Тэгэл тухайн үед бол одоо нэрээ гой байр савнд амьдарч юмсан. Тэгэл бусдын адил одоо эдэлж хэрэгжилж байгаа эдэл юмсан гэсэн тийм л бодол төрдгөл байсан байх ганц нэг. Амар одоо би тэр үед нэг тийм ухаантай амьтан байна гэж юу яах вэ? 17 настай хөвгт те. Тэгээ одоо эргээд би сая нийслэлийн иргэдийн уралд нэр дэвших боллоо. Тэгээ нийслэлийн иргэдийн уралд 2020 онд өнгөрсөн те жилийн өмнө. Оны өмнө гэсэн үг. Тэгээд яг өөрийнхөө өссөн тэр газар дандаа ингээ 100% гэр оролт очиж нэр дэвссэн. Тэгээ би тэр үед нэг л юм бодож ирсэн. Ер нь бол хүн өсгийн жаргалыг жаргалд бууд өглөөний нарыг наранд буутаа гэж. Тэгээд яг тэр догш маань намайг сайхан хүлээж авч одоо тэр тэндээс гарсан тэр үгээ нийслэлийн иргэдийн урлагийн төлөөлөгч болгосон. Тэгээ би бол тэр хүмүүсийн итгэлийг алдахгүйгээр сайн ажиллая гэж хичээдэг. Тэгээ тэр үеийн манай аав ээжийн тэнд амьдсан амьдрал өнөөдөр намайг энд хөтлж авчирч байгаа. Тэгэхээр би өнөөдөр шууд Улаанбаатар хотод орж ирээд 40 мянгатад хаануул дүүрэгт амьдсан бол надад тийм боломж олдохгүй шүү дээ. Тэгээ яагаад ч юм амьдралын нэг тийм тодорхой зураг бас байдаг гэж магадгүй. Энэ зургаар яваад өнөөдөр нийслэлийн иргэдийн урлагийн төлөөлөгч болсон. Жилийн залуухан төлөөлөгчдийн нэг. Тэгээд дээрэс нь одоо хариуцлагатай ажил тус томилогдсон бусдын итгэлийг авч. Тэгээ энэ ажлыг бол мэдхгүй чадахгүй мэх байсан. Одоо үнэхээр одоо ингээд бүхэл бүтэн энэ хүн амын тал амьдарч байгаа хүмүүсийн тодорхой асуудал хариуцсан гэдэг бол маш амаргүй. Дөнгөж ажил томилогдоод маргааш нь за та тэр ажлын хэсгийг ахлах юм байна шүү, хурал ахлах юм байна л гэсэн. Тэгэл яваал орсон баахан дарга нар байсан. Тэгэл би нөгөө хурал ахалж байгаа учраас хойморт очиж суусан. Тэгээ би хэлсэн. Тэгээ би бол сайн мэдэхгүй шүү. Тэгээ би зүгээр менежер л гэж өөрийгөө ойлгоч. Би та бүхний асуудлыг сонсъё. Тэгээ энэ сонссоод би яаж гаргалгаа гаргах вэ? Би ингээ сайн менежмент хийя. Бид нар бол дарга нар биш ээ. Би бол зүгээр менежер гэж өөрийгөө бодд юм аа. Сайн гүйж харааж та нарын нэгдсэн асуудлыг би шийдэхийн төлөө хотын дарга руу уламжилж, иргэдийн хурал руу уламжилж ингэж би асуудлыг шийдэх. Холболтыг хийнэ гэж. Ингэж хэлсэн. Ер нь холболтыг хийнэ гэдэг чинь өөрөө одоо миний уншсан ном дээр гарч юм уу те. Ер нь бол манлайлын аягүй том зарчим шүү дээ. Тэгээ яг одоо зүгээр энэ салбаруудыг би зүгээр хувийн бодлоо хэлэхэд би бол заавал аль нэг салбарыг тэр салбарын өдөртөх ёстой гэж юусоо боддгоо. Миний бодол. Өөр хин нэгэн сайн менежер арай өөр өнцгөөс хараад тэрийг өдөртөн чиглүүлж болно гэдэг зүгээр ийм бодолтой. Гэхдээ мэдэхгүй. Энэ бол миний бодол. За тэгэхээр одоо нийслэл гэдэг бол мэдээж маш том айл. Тэ. Тэгэхээр өдөр тутмын бидний одоо тулгарч байгаа асуудлыг бас ингэ шийдэж яддаг одоо маш том айл. За тэрэнд одоо бас орлогч даргаар ажиллаж байгаа тий. Тэгэхээр тэр дундаа яг одоо агаар орчны бохирдлыг одоо тэрэн дээр явж байгаа төслүүдийг хариуцсан удирдагчаар ажиллаж байгаа. Тэгэхээр бүгдээрээ яг энэ бол ингээд яг яалтчгүй нийслэлд амьдарч байгаа. За нийслэлч гэлтэхгүй шүү дээ. Ер нь бол ингээд монголчуудын маань бас үнэхээр толгойн том өвчний нэгтэй. Тэгэхээр энэ дээр бас яг одоо хөшгөний ардыг ямар шийдлүүд яг яаж өгдөг юм. Тэр тэднийг бид одоо залуучууд бас ингээд энгийнээр тайлбарлаж өгч. Ер нь бол ингэсэн байт. Утаан дээр холбогдоод одоо ингээд яг ажлын тухай ярихад тийм. Утааг бол улс орон дээр шийднэ гэд 20-30 жил болсон. Хэн шийдэж чадаагүй. Бүх үеийн засгийн газар, бүх үеийн хотын дарга нар бүгд шийдэх гэсэн. Тий. Бүгд зорилго зорилтын тийм л байсан. Бүх намын зорилт байсан гэсэн. Харин одоо 2 жилийн өмнө хөрөлсөхийн засгийн газар 62 дугаар тогтоол гэж нэг түүхэн тогтоол гаргасан юм аа. Энэ шийдвэр Улаанбаатарт одоо хүн болгол мэдчих. Түүхийн нүрсийг хориглол. Тэгэл энэ сайжуулсан шахмал түвшний үйлдвэрийг нээж Улаанбаатарын агаарын бохирдлыг 50% хүртэл бууруулсан. Энэ бол хандсан үзүүлэлт. Энэ бол сүүлийн 20 жил бид нар ийм агаараа амсгалж үзээгүй. Үнэхээр гамшигын хэмжээнд эрсдлийн бүр хамгийн гамшигын хэмжээнд очсон байсан. Улаан бус руу явцсан байсан. Одоо бид нар энэ сайхан ажлыг үргэлжлүүлэх боломж одоогийн засгийн газар, одоогийн нийслэлийн удирдлагуудад байгаа. Тэгэхээр бид нар энийг бүр
80% болох зорилт руу л ажиллаж байгаа. Тэгэхээр энэ одоо түрүүн яг хэллээ л дээ. За Монгол Улсын 30-31 дэх ерөнхий сайд хүрэлцэх ерөнхий сайдын үед бол яг шийтгдсэнтэй. Тэгэхээр урд нь жишээлбэл ингээд тэр шийдэл нь яг байгаагүй юм уу? Яг гол яагаад шийдэл? Манайхан их хөгжилтэй улс. Урд нь бол байна шүү дээ. Манайх их сонин юмд өрссөн. За. Утаагүй зуух гэж төрсөн тий. Утаагүй зуух гэж байхгүй л дээ. Тэгээд нөгөө хошин зураг байдаг нэг нэрлэлцэн. Дарга нар очсон. Тэгээд нөгөө ингээд гадаа гал төлцсөн. Энэ битүү удаа гарцсан. Нөгөө дарга нар ингээ хараа зогссон. Тэгээд бид нар бол маш тухайн үед бол маш их мөнгө угаалт явсан юм байлээ л дээ. Хэдэн 100 тэрбум төгрөг гаргасан юм бэ? Одоо шийдлийг ингэж оролдож утсан байдаг. Оролдож утсан. Гэхдээ бүтлгүүцсэн. Гэхдээ л ихэнх нь зүгээр л нэг арга зах шийдвэрүүд л байсан. Яг юм зоригтой шийдвэр гаргаж үзээ гэсэн. Зоригтой шийдвэр. Одоо бол улс төрд явж байхдаа хүн бол мөнхийн улс төрд эсвэл мөнхийн нэг ажил хийж амьдрахгүй л дээ. Хүн бол зоригтой л шийдвэр гаргадаг байх хэрэгтэй юм байлээ гэж би бодсон. Нийгмийн давлгаанаас айж болохгүй. Одоо жишээл сошиал медиа дээр те ингээл нөө чичлэл ингээл дайраад эхлэнгүүд манайхан шийдвэрээ өөрчилчихэд байгаа байхгүй. Энэ юусоо болохгүй шүү дээ. Төр гэдэг юм чи өөрөө тэр алсын хараагаа тодорхойлцсон ард нь гарах үр дүнг хэмжсэн учраас шийдвэр гаргаж байгаа. Нэг шийдвэр гаргацсан байж хад нэг хідэн инфлюенсер гэдэг байгаа нөхдүүд эсвэл бол хідэн хүмүүс ингээд комент өчнгүүд бид нар шийдвэрээ өөрчилдөг байх юм бол болохгүй. Зөв юм хүлээж авах. Харин бүх юмн дээр бид нар шийдвэрээ зөв юм хүлээж авах. Бүх юмн дээр энэ сошиал медиа ч юм олон нийтийн сүлжээгээр бид нар шийдвэрийг хүлээж авч болохгүй, гаргаж болохгүй л гэсэн юм. Тэгэхээр энэ дээр хардаа нөгөө би яг тэр тухайн үедээ яг засгийн газрын хэрэглэх газрын даргын зөвлөхөөр ажиллаж байсан байхгүй. Яг тэгэхэд ажлын хэсэг бүгдээрээ яг одоо ерөнхий сайд хүрэлцэхийн тэ захирамжийн дагуу тэ яг ажлын хэсэг нь хэрэглэхийн дарга дээр хуралдаад ингээд юм асуудал нь шийдэгдэй явдаг гэсэн. Тэгэхэд яг тэндээс харахад одоо яг тийм одоо цоошин шийдлээс илүүтэйгээр яг тэн дээр яг тийм лидер хүний тэ одоо зарчмын дагуу шийдвэрээ гаргаад тэрнийхээ төлөө тууштай явж чадсан үйлдэл маань өнөөдөр Улаанбаатарын утаагт одоо 2 жилийн дотор 50% бууралцсан гэж би яг дотор нь ингээд одоо ажлын хэсэгт ингээд хажууд нь суугаад ингээд харж байхад тийж гарсан байхгүй. Тэгэхээр би ч гэсэн ингэж хувьдаа бол би ингэж боддог байхгүй яг залуу хүн өвч гэсэн тэ. Тэгэхээр яг Монгол улсын төрд яг нэг тиймэрхүү манлайлал ингээд заавал байх ёстой юм байна. Тэгжээж энэ том төслүүд маань хөдөлгөх юм байна. Тэгжээж бидний энэ шийдэж чадахгүй ингээд угшиж явсан олон асуудлууд шийдэгдэх юм байна гэж яг харсан байхгүй. Тэгээ ерөөсөө энэ тодорхой байгаа үедээ хүн ямар нэг юм хийчихэл явах хэрэгтэй байгаа юм. Одоо би жишээл ингээд нэг тодорхой нэг менежер албанд шалгах гэж байна тийм гэсэн үг шүү дээ. Тэгвэл би энд байх хугацаанд за нэг ингэцэн шүүгээл нэг тамгатай явъя л гэж боддог залууны хувьд. Миний одоо ажиллах хугацаа дарааг намайг хайчуулахыг шийднэ. Одоо би зүгээр л нэг ер нь их амархан зүгээр суугаад байх маш амархан шүү. Зүгээр ингээд сайхан өндөө суучаал суух амархан. Кофе цаа уугаал. За дарга нарын хувьд бол зүгээр суух бүр амархан. За ингээд сайхан суугаал хүмүүс хүлээж аваад камерын өмнө ил гарахгүй, шийдвэр гаргахгүй. Ерөнхийдөө тэгээл нэг арга цагаан л яваад байвал яваал энийг хинч хийж чадна. Хинч хийж чадна. Харин галын авахтаа аваад дайруулахтаа дайруулад шийдвэр гаргаад тодорхой үр дүнд хүргэж чадах юм бол энэ тодорхой улс төр хийж байгаа хүмүүсийн л гол зорилго шүү дээ. Бид нар бол бас улс төрийн албан хаагч нар. Тийм учраас улс төрийн албан хаагч нар бол ирээл буцна дараагийн юм руу явна. Тийм учраас үр дүн гарах хэрэгтэй. Яг зөв. Тийм улс төрийн яг манлайлал бол заавал хэрэгтэй байх хэрэгтэй. Жишээлбэл өцгтөрхөн ярихад бид нар ингээд хамгийн том бодлогын асуудал шийдэж яваад хүмүүс бол жижиг асуудалд анхаарлаа хандуулад байдаг. Одоо жишээл за зам дээр байгаа худгаар ийм юу дангаар ийм зам засаж ийн гэд бид нар ингээд бүх анхаарлыг жижиг юм руу анхаарлаа хандуулад байна л. Тэгэхэд өцгтөр яав. Монгол Улсын засгийн газар нийслэг анх удаага дэмжиж өргөн бүрэлдэхүүнтэй хуралдаж жил 420 тэрбум төгрөг өгж замын төвчрлийн асуудлыг шийдэх гэж байгаа. Өнөөдөр Улаанбаатарын зам дээр бид нар дундаж хамгийн хурдандаа бид нар км цагт 13хан км цагийн урттай болчиход байгаа. 13 шүү дээ бид нар явж байгаа гэдэг чинь. Хараач тэгэхээр над чи юу гэсэн үг 13 бид тэр зогсолт руу орж байгаа. Тэг зогсолт яг юу хэд вэ тий? Тэг зогсолт 10-аас доош орох орж байгаа. Тэгэхээр бид нар тэг зогсолт руу орж ирсэн. Тэгэхээр одоо бол өнөөдрийн хотын даргын хийж байгаа хамгийн том түүхэн зүйл бол нэг өдөр үлдэнэ. Энэ хүн насаараа хотын дарга хийхгүй. Насаараа бид нар энэ ажлыг хийхгүй.
Харин тухайн үед Монгол улсын засгийн газар ерөнхий сайд нь засгийн газрын бүрэлдэхүүн дэмжиж Улаанбаатарын төгжрлийг шийдсэн шүү гэдэг. Энэ бол том алхам. Яг түрүүний утаа бол нэгдүгээр асуудал байсан. Одоо Улаанбаатарын хувьд хамгийн том асуудал ерөөсөө авто замын төгжрөл. Бид нар жилд хэдэн өдөрчүүлээ статистик гарсан. Тийм шүү дээ. Зам дээр амьдарч алдагдсан боломжийг өгдөг тооцох юм бол амар өсөр юм болно л доо тий. Тэгэхээр тэрийг бас бид нэр сая юунаас ойлгож штэ одоо ковидор тий одоо бүх нийтийн одоо хөл өрөө тавхаар бас алдагдсан боломж ямар гардаг вэ? Яг энтэй холбогдож байгаа ч юм. Хүмүүс бол ингээд нөгөө өөрийгөө тодорхой хэмжээнд ингээ 20-нд орж ийн гэж тооцоод хүмүүс одоо өөрсдөө мэдэхгүй байгаа амар бухимдалтай байх хүмүүс. Тэгээ бухимдлыг яаж гаргаж ийн вэ гэхээр хүмүүс одоо тэрийг амар би гармаараа би ингмээр байна гэж илэрхийлж чадахгүй ч гэсэн ямар нэгэн байдлаар хоригдоод байгаа юм шиг санагдаад хүмүүс бол сэтгэл санааны маш их сонирн байдалд орж байгаа. Бид нар чөлөө цаг өнгөрөөж чадхаа байсан. Тэ сүүлийн жил бид нар яаж амьдарч байгаа юм бэ? Кино театрт нэг гэр бүлээр очиж кино үзэж ер нь бид нар ч дэлхийд даяараа дэлхийд даяар тэ дэлхийд болгоно тэ. Амьдрал юм яг ажиллахан одоо дэлхийд даяар бүгдээрээ яг нэг том асуудалтай байж байна. Яг ийм бас хов тохиолдол ховор шүү тэ яг юм. Энэ дээр бол хүмүүс нэг утгаараа маш сайн ухаарж байгаа. Бидний хувьд ч адилхан. Нэг утгаараа маш сайн маш ихээр бухимдж байгаа. Ийм хоёр л англи байна. Тий. Бухимдгаас ч урцгүй. Тий, тэгэл байх уу. Тий. За тэгэхээр энэ дээр яг мэдээж одоо ковидтай холбоотойгоор тий. Бас яг бид нар ковидыг хэрэг үр дүн гарч ийн гэдэг юм уу те ингээд одоо авч үзэхтэй бол зөвхөн нэгэнтэй л дэлхийд даяар ковид гарсан юм чинь бусад орнууд яаж явж ин бид нар харьцуулах юм бол хаана явж ин гэдгээ ер нь ойлгож иж бид нар илүү үр дүнтэй байна уугүй гэдгээ харах хэрэгтэй байхгүй. За тгээ харахаар одоо вакцинжуулалтаар харах юм бол одоо Монгол улс бол дэлхийн баг топ 2 дээр ороод энэ бол бүр ингээд баг хүнд итгэхэргүй тийм үр дүн байхгүй болноос те. За тэрийг одоогийн засгийн газар те бас зохион байгууллаа. За тэрнээс гадна бас нөгөө одоо би танаас ингэж асуумаар байна л да. Яг энэ ковидын үеэр одоо хэн хамгийн завгүй байсан бэ гэх юм бол яг нийслэл өөрөө те. За дээр нь одоо яг төр засаг нь тэд нэр хөл хорой тавигдж хат бүх нийт ингээд гэртээ байж хат хамгийн гол нь тэр бүх ажил нь ард нь зөв явж ийнэг үе те бүгдийн одоо улс даяар эн чинь бас юм чинь бүхэлдээ улс шүү дээ те. Тэгэхээр энд нь бол ингээд яг нийслэл за төрийн ажилтнууд бол бүгдээрээ ингээд одоо нар саргүй те цаг завгүй ажиллаж байсан. Тэгэхээр яг энэний ард нь бас ямар процесс явж байсан тэр талаар бас энгийнээр тайлбарлах юм бол. Яг ер нь өөрөө бас нэг хэсэг нь ажиллаж байсан. Одоо ингээд зүгээр ярихаар ковид үед бид нар ажил аваад нэг удааг байсан эдгээр хонжсэн тэгэл ковидтэй болсон. Онцгой комиссын тодорхой гишүүд бид нар тодорхой ажил алба ингээл хариуцж аваад бүгд ажилласан. Гэр орноосоо бүгд өдөр болгон гарч яваад ороод ингээ ажилласан. Эм чимлэгийн ажилтнууд нөгөө зэрэг цагтаа бүгд ажилласан. Хагас бүтэн сайнгүй ажилласан. Гэхдээ бид нар энд бол ажиллах ёстой юм. Энэ бол жишээлбэл миний хооронд хин нэгэн байсан бол ажиллана. Энэ бол төрийн ард нь яг ямар процесс явж байгаа гэдгийг бас үзэх одоо сонсогчдод үзэгчтэй. Тэгэхгүй ард нь одоо явах гэдэг чинь бөөн л хэрүүл маргаан стресс штэ. Тэгээ бөөн одоо ингэж тэгээч энэ ингэсэн байж штэ. Одоо хараач ийм хүмүүс иргэд хүчээд байна. Тэр хүчөнд дээр гатсан байна. Ард нь бол дандаа л стресс. Ингээд нүүрэн дээр гарч хэдэн дарга нар хэвлэлийн хурал хийж байгаа ч гэсэн тэр цаана бол ерөөсөө ингээд оволцсон бужигнсан ажилтай. Тэгэл нөө анх удаага бид нар дэлхий дээр амьдарч үзэж гин гэдэг шиг бид нар анх удаага ийм тохиолдолтой туссан учраас бүгд туршлахгүй. Яг туршлагатай хүн хинбэ гэхээр хинч байхгүй шүү дээ. Бүгд л алдчихж байгаа. Тий. Монголч хэлтгүүлтэй. Ер нь бол дэлхийд амьдарч байгаа юм чи тийм ээ. Тэгэхээр би ингэж боддгийн. Өнөөдрийн болж байгаа зүйлийг өнөөдөр ярих бол хинч хүлээж авахгүй. Тийм аа тий. Би тэгж боддог. Магадгүй тий. Харин бид нар яг өнөөдрийн болсон зүйлийг 5-10 жилийн дараа дурсаад ярих юм бол яг түрүүний битүүрийн түүх дурсамж ярьсан шиг ингээд хүлээж байна. Одоо ч бид нар өнөөдрийн болж байгаа зүйлтэй зарим юмыг ойлгохгүй, зарим юмд итгэж чадахгүй нэг юм байдалтай л байгаа. Тий. Тэгэхээр эндээс яг битээр яаж одоо үнэхээр үр дүнтэй байсан гэдгийг харах юм бол яг дахиад одоо та өөрөө хэлсэн шүү дээ. Яг бодит гарсан үр дүн баггүй. Тэгэхээр одоо жишээлбэл ингээд коронавиг хизээ Монголд орж ирээд ингээд дэлгэрээд тий одоо гараад гисэн гэх юм бол бид нэр дэлхийд харьцуулах бол бид нар ер нь бол 10 сараар хоошлуулсан. 10 сараар ингээд одоо нэгсэнтэй тий бусад улсуудын одоо яваад өнгөрцнийг 10 сараар хоошлж явж байгаа байхгүй. Тэр нь биднэрт ямар давуу тал болгосон бэ гэхээр вакцинд орчилсан байхгүй. Бид нэр айгүй хэцүү хүнд байх үе тий хоошлуулсаар гад вакциндаа залгаад вакциныг
тэр дорнтэй бусад одоо Израилаас бусад бүх орноос хурдан оруулж ирээд гялцалцсан байхгүй тий. Тэгснээрээ бас ямар том боломж гарч ирээд ямар одоо алдагдах боломж одоо алдагдах өртгөөс өөрсдөө хамгаалж чадсан өнөөдөр ингээ ойлгомжгүй боловч яг таны хэлсэн шиг 5-10 жилийн дараа бол маш ойлгомжтой харагдах болов гэж. Өнөөдрийн асуудал бол өнөөдрийн л асуудал байт юм л. Өнөөдөр бол алдаа оноотой байна. Гэхдээ тэр түүх тэр цаг хугацаа хүнийг гэрчлэн өнөөдөр улс орон харьцангуй залуужж байна. Манай намын хувьд бол маш олон залуучууд боломж олгодог ийм нам. Тэрийг жоохон дэлгэрүүлээч яг гэсэн үг үү. Маш олон залуучууд боломж олгож байгаа. Өнөөдөр хөдөөнөөс ирсэн жирийн нэг залуу би өнөөдөр Улаанбаатар хотод тодорхой албан тушаалах шаад явж байна. Тийм ээ? Тийм. Улаанбаатарт бол би боддtiin маа хүмүүс хөдөөнийх энэ төр гээд нэгээ дээр үйдэх ярьдаг байсан. Ер нь хөдөөнөөс цуглаж байгаа л энэ нийслэлийг чинь байгуулсан юм баггүй юу? Бүгд л одоо ингээд аав ээж эмээ өвөг харах юм бол ихэнх л нутагтай. За дэрнийх нь ховдынх нь хөвсгөлийнх нь баян онгорын хинтийнх гэл ингээд явдаг. Гэхдээ залуучуудаа их тийм боломж олгоод тодорхой ажил хариуцуулж чадчихээн. Залуучууд энэ дээр хэрвээ бид нар муу ах юм бол дараагийн үеийн залуучуудаа хаа. Тийм шүү дээ. Тийм учраас туйлын хариуцлагатай байх хэрэгтэй. Тийм жишээнүүч гараад байна шүү дээ. Зөндөө байгаа шүү дээ. Яг зөв. Маш олон хүн боломж олгосон. 28 настай залууг Монгол Улсын их хурл төвшүүлэх гишүүн болгосон нам. 30 эдхэн настай залуучууд өнөөдөр хотын тодорхой удирдах шатнд маш олон залуучууд ажиллаж байна. Дөнгөж 40 настай бас ерөнхий Монгол Улсын ерөнхий сайдтай болчихлоо. Ерөнхий сайдтай ч болчихлоо. Залуу хүнд нэг л том юм байд юм. Залуу хүн бол дараагийн цаад юм хайрладаг байхгүй юу? Цаад цаг хугацаагаа хайрладаг. Одоо үндсэндээ 40 настай хүн бол 50 насаа хайрлаа, 60 насаа хайрлаа. Хадгалал. Тийм учраас тэр хүн маш зөвөр олон зүйлийг бүтээхийн төлөө л явна. Түрүүний миний хэлсэнчлэн би хэрвээ энэ олдож байгаа боломжоо муу ашиглах юм бол миний дараагийн боломж гэж байхгүй. Энэ бол яг бодит амьдралын жишээ. Тийм учраас залуучууд бол тэтгэврт гарах гайгүй өөрийгөө харуулах гэж л зорино. Тэгэхээр дараа үедээ боломж олгоно гэдэг чинь тухайн одоо лидерийн гаргаж байгаа те одоо манлайлагчийн гаргаж байгаа тийм одоо тийм амар бус гэхдээ одоо зарчмын зөв шийдвэр байхгүй. Тэрийг ганц манлайлагч гаргасан биш ингээд үеийн манлайлагч гаргаад явахаар тэр нь өөрөө тухайн байгууллагын тухайн одоо намын ч гэдэг юм уу те соёлд нь шингэждэг учраас те соёл гэдэг чинь буцаал бидний одоо хүнээр ярих юм бол урсж байгаа цус нөхгүй. Энд нь ингээд шингээж чадсан гэдэг нь бол одоо тийм амархан арилждаг зүйл бас биш байхгүй. Тийм энэ чинь олон жишээн дээр биднэрт ингээд харагдаж байгаа байхгүй. Хүний итгэлийг олж авахын тулд даалгасан ажлаа сайн ингэж зориггүй хэлсэн байт юм билээ. Тэгэхээр бол миний л хувийн амьдрал бол хэн нэгний итгэлийг алдахгүй төлөө л байсан. Хэн нэгэн ахмад настай хүн хэн нэгэн дарга даалгавар өгвөл тэрийг хийхин төлөө. Манай дарга надад нэг удаа хэлжсэн. За юу гэдэг юм аа? Даалгасан ажил хийдэг бол сайн. Тэ? А хийдгүү бол муу. Гэхдээ санаачилдаг бол бүр сайн гэж. Тэгээ би бол ажлыг аль болох санаачилж хийж ажил өөртөө гаргаж тэ энийг нэг хийчих юмсан. Бас нэг энэ ажлыг бүтээчих юмсан, үр дүнгийг харчих юмсан гэдэг ингээд их бодож явдаг. Энэ бол олон залуучууд бодож байгаа надтай адилхан. Гэхдээ бол ажлыг даалгасан ажлыг хийхээс илүү ажлыг бид нар санаачилж хүний итгэлийг олж ингэж явах юм бол түрүүний миний яриад байгаа боломж бол гараад ирдэг байхаа гэж бодож байна. Би нэг удаа маш том алдаа гаргаад цагтаагаас манай ээж намайг дагуулсан аваа явсан. Тэгээ бид нар дөнгөж нэгдүгээр курсын байт. Ингээ гудмаар явжсэн чинь тэр гудамд нэг нэлээ нэг тийм арх уудаг байр юм гівтэж яахгүй. Тэгээ манай ээж надаас асууж ирсэн. Миний хүү энэ ямар хүн бэ гэдгсэн. Би юм ойлгохгүй байж тээ тэг жоохон байсан. Гэхдээ нэг арх уусан хүн байна гэж би хариулахгүй гэсэн чинь. Үгүй миний хүү энэ боломж олдоогүй чам шиг. Нэг алдахт нь чамайг цагдаагийн газраас очиод авах ээжгүй байвал яах вэ нах чинь. Тэгэхээр амьдрал их сонин шүү дээ, тэ. Тэгэхээр энэ боломжийг миний хүү битээ алдаарай гэж надад хэлчихсэн. Тэгэхээр түрүүний мэрээ яриад байдаг нөгөө боломж гэдэг юм бол хамгийн чухал учраас хэрвээ танд хэн нэг итгэх юм бол тэр итгэлийг огт алдалгүйгээр барьж аваад өөрөө хамаагүй тэр ашиг орлого өөрөө тэр бол нэгдүгээр асуудал юусоо биш. Тэр яг тэр хүний даалгасан хүний итгэлийг олохын төлөө бид нар нэгдүгээрт залуу хүмүүс явах хэрэгтэй байна. Тэгэхээр бүгд энэ миний үзэл бодлоо таны үзэл бол таалагдахгүй байна гэж дандаа явдаг цаг хугацаа бас биш. Хичнээн хүн одоо юм өгжөөд өөр ингэс үзэл бодолтой болцсон ч гэсэн хүн ахтай дээлцахтай. Ах нь хэлж дүүн сонсно. Ядчил 1 жил гэдэг чинь нэгээр ах хүн бол 1000-аар ах. Тийм ээ? Дөнгөж төрж байгаа тэр 360 онцсон байсан байхгүй. Тэгэхээр ч аймаар шүү дээ, тэ. Тэгэж бодохоор л
Энэ хүмүүсийн амьдралын туршлага гэдгийг бол бидрэх сайн өөртөө шингээж бодож төлөвлөж явах хэрэгтэй юм билээ. Тэ хүн болгонд амьдралын туршлага би янз янз. Гэж боддог. За бас айгу сайхан гоё зөвлөгөөгөр за айгу сайхан зөвлөгөө байлаа. За тэгээд за энэ хүү зөвлөгөөгөр тэгээ хоёлоо. Тэгэл энэ удаагийнхаа подкастыг өндөрлөе. За тэгээд урилгыг маань хүлээн авч оролцож өөрийнхөө бас айгу сонирхолтой бас бодит түүхийг те бидэнтэй хуваалцсанд маш их баярлалаа. За маш их баярлалаа. Одоо ойр тийм ярилцлага энэ төр чөлөөтэй ярилцлаганд ороогүй маш хутсан байна. Одоо дандаа албаны юм ярина. За ингэж мод тарьж जैन те. За ингэж агаарын бохирдол юм байна. Төршний цэгүүд маань тэдээр нэмэгдлээ гэд миний дандаа юм албан ажлуудаа ярьдаг. Ийм ярилцлага өгөөгөө нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Тэгээд маш сайхан санагдлаа. Өнгөрсөн дурсамжуудаа хүн бол дандаа ярьж иж сэргээдэг. Би бас ойр тэр дурсамжуудаа ч баг мартах шахан завгүй байсан байна. Их гоё сэтгэл их сайхан боллоо. Их баярлалаа. За баярлалаа. За их баярлалаа.